өдрийн минь төргий. За өнөөдрийн сургалтаараа би дотоод хүн шилжилтийн тайланг ямар агуулга мэдээллийн хүрээнд ямар шинжилгээ хийж гаргах талаар та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. За өмнөх бидний хүргэсэн жилийн ажил гүйлгээний тайлан дээр бид нар бол Global Mining гэдэг группийн жишээг бол авч та бүхэнд бол сургалтанд заасан байгаа. За тэр сургалтын дээр одоо жилийн ажил гүйлгээний нийт одоо харилцан хамааралтын аж ахуй нэгжүүдтэй хийсэн ажил гүйлгээнээс за борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой, санхүүгийн ажил гүйлгээтэй холбоотой, за менежментийн үйлчилгээтэй холбоотой гэсэн 3 гүйлгээг ач холбогдол бүхий гүйлгээ гэж тодорхойлон за тэр хүрээнд энэ 3 гүйлгээний за борлуулалт болон санхүүгийн ажил гүйлгээн дээр бид дотоод өмшилжилтийн тайлан хэрхэн бэлтгэж тайлгнах талаар за ийм хиймэл жишээ зохиомжтой жишээ авчвал та бүхэнд хүргэж байна. За дотоод өмшилжилтийн тайлан маань бол 4 хэсгээс бүрдэж байгаа. За А хэсэг буюу Монгол улсад байрладаг компани, за мөн гадаад улсын аж ахуй нэгжийн төлөөний газрын талаарх бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээлэл, бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл. За Б хэсэг буюу ач холбогдол бүхий гүйлгээнүүдийн харьцуулагдах байдлын наривчлсан шинжилгээнүүд, В хэсэг буюу санхүүгийн мэдээлэл, гэрээний хэсэг, Г хэсэг буюу бусад мэдээлэл гэсэн ийм 4 хэсгээс бүрдэж байгаа. За тэгэхээр энэ дотоод хүн шилжилтийн тайланд тусгах ёстой мэдээллийн агуулгыг за энэ одоо тайлангийнхаа агуулга хэлбэрээр ингэж наривчлаад тус бүртэн гаргаад за энэ хүрээндээ бол тайлангаа боловсруулах нь илүү бас бидэнд тайлангийнхаа мэдээллийг бүрэн тусгасан гэдгийг харахад бас нэлээд төхөмтэй. За тэгэхээр тайлангийн агуулгыг тайланд дотоод хүн шилжилтийн тайланд тусгагдах мэдээллийн агуулгаар боловсруулах нь илүү зохистой гэж үзэж байгаа. За ингээд бүх одоо мэдээллүүдээ энэ дээр бол агуулгын хүрээгээ тусгаж өгнө. За хамгийн ихэнд бол компани талаарх мэдээлэл. За энэ тайлангийн А хэсэг дээр байгаа мэдээллийн хэсгийг хэлж байна. За энэ дээр тухайн компани удирдлага, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг за иймэрхүү байдлаар бид нар боловсруулж болох юм тийм ээ. За тухайн компани маань дотоод бүтцийн хэдэн газар хилцс нэгжтэй. За тэдгээр нь ямар чигүүрэгтэй юм нийт компани маань хичнээн ажиллагдстай юм гэх мэт мэдээллийг бол энэ хэсгээр бол тусгаж өгнө. За бүтцийн бүдүүрч зургийг бол дараах байдлаар бас оруулж өгч болж байна. За компани бүтэц зохион байгуулалтын нэгжийн орон тоо, үндсэн чигүүргүүд нь тус бүрдээ ямар чигүүрэгтэй хичнээн ажиллагдсад тухайн нийт газар хилцээр ажилдгийг ингэж хуваарлж бас харуулж болох нэ. За хоёрдугаар хэсэг компани удирдлага, гол албан тушаалтнуудын талаарх мэдээлэл. За тухайн компани одоо гүйцэтгэх засаглал дээр хамгийн дээд байгууллага нь ямар байгууллага байдгийг, гүйцэтгэх удирдлагын түвшинд ямар бүрэлдэхүүнтэй, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байдгийг, хэн гэж хүн тухайн одоо компани удирдлага дээр ажилладаг, удирдлага хяналтын үүргийг гүйцэтгэдэг вэ гэдэг талаарх мэдээллийг энэ хэсэг тусгаж өгнө. За энэ компанийн хувьд жишээ нь захирлын зөвлөл 62 хүний бүрэлдэхүүнтэй ажилтсан байна. За захирлын зөвлөлд түүний одоо охин компаниудын бүх захирлууд орохоос гадна дотоод бүтцийн газар нэгжүүдийн захирлууд жишээ нь орж иж нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй одоо гүйцэтгэх удирдлагууд байдаг байна. За мөн төлөөдөө удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх мэдээллийг бол энэ дээр бас нэмж тусгаж өгөх нь зүйтэй. За нийт төлөөдөө удирдах зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй гэж тусгасан байна. За тэгэхээр эдгээр хүмүүсийн нэрийг за мөн татварлагчийн дугаарыг нийлбэрчлэн оруулж өгөх нэ. За 3 дугаарт нь хяналтын тогтолцоо буюу компанийн гүйцэтгэх удирдлагын түвшний хяналт тавьдаг албан тушаалтнууд нь өөрсдийн одоо ажлын тайланг за гүйцэтгэлийг дээд шатны болон бүр толгой компанийн хэмжээнд хэнд одоо тайлганадаг ямар хугацаанд тайлганадаг талаарх мэдээллийг энэ хэсгээр бол тусгаж өгнө. За хоёрдугаар хэсэг буюу бизнесийн үйл ажиллагааны хэсгийг за тухайн одоо компани маань гол нэрийн бараа ажил үйлчилгээ ямар үйл ажиллагаа эрхэлдгийг гол одоо үйлдвэрлэдэг, олборлдог, бүтээгдэхүүн юу юм, үзүүлдэг ажил үйлчилгээ нь юу юм гэдэг талаар энэ дээр бол товч мэдээллийг оруулж өгнө. За манай компани жишээ компанийн хувьд Улаанбаатар хотоос 800 км зайд орших Дорнод аймгийн Сайхан суманд нүүрсний одоо ашиглах ордод үйл ажиллагаа явуулдаг ийм компани байх нэ. За дараагийн хэсэг дээр салбарын шинжилгээг бол наривчлан тусгаж өгөх ёстой. За энэ компани маань өөрөө уул уурхайн салбар, за тэр дундаа нүүрсний салбарт бол үйл ажиллагаа явуулдаг байх нь. За тэгэхээр салбарын шинжилгээг бид нар дотоодын зах зээл болон хэрвээ бүтээгдэхүүнээ хил тамнан борлуулдаг бол гадаад зах зээлийн талаарх шинжилгээг нэг бүрчлэн
тус бүрт нь боловсруулж хийж оруулж өгнө энэ дээр. За энэ дээр бол ингээд салбарын шинжилгээний мэдээллүүдийг оруулж өгсөн. За зарим дата мэдээнүүдийг бид хүснэгт болон график хэлбэрээр оруулж өгч болно. За дараагийн бүлэг хэсэгдэр бид нар бизнесийн үйл ажиллагаан дээр тухайн компани бизнесийн стратегийн талаарх мэдээллийг тусгаж өгөх ёстой. За энэ компани маань ямар стратеги баримталж үйл ажиллагаагаа явуулдаг талаар оруулж өгнө. За дараагийн хэсэгдэр бизнесийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт. За хэрвээ тайланд хугацаанд тухайн компани нь альва нэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон бол тухайн өөрчлөлтийн талаарх мэдээллийг тусгах нь хэрв өөрчлөлтөд ороогүй бол ороогүй талаарх мэдээллийг оруулж өгнө. За дараагийн хэсэгдэр бит бус хөрөнгийн талаарх мэдээлэл. За энэ компани маань өөрийн эзэмшдэг хэдэн битийн сүрэгтэй ямар төрлийн бит бус хөрөнгүүд байдгийг. За тухайн бит бус хөрөнгө нь тайланд хугацаанд альва нэг хөдөлгөөн өөрчлөлт хийгдсэн үгүй юу гэдэг талаарх мэдээллийг энэ хэсэгт тусгаж өгнө. За 3 дугаар хэсэгдэр бид нар гол өрсөлдөгч компаниудын талаарх мэдээллийг тусгаж өгөх ёстой. За энэ компани маань бол өөрөө болон түүний доор харьцагдах 7 охин компанитай. За гол өрсөлдөгч нүүрсний салбарын томоохон компаниудыг энд дурдж өгсөн байна. За ингээд гол өрсөлдөгчүүд нь хэн болох, за эдгээр өрсөлдөгчд нь ямар шин чанартай, хэдийнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөх чадварын байдал нь ямар хөө талаарх мэдээллийг боловсруулж энэ хэсгээр оруулж өгнө. За 4 дугаар хэсэгдэр за бид нар энэ ажилтнууд тайлан дээрээ борлуулалтын үйл ажиллагааны ажилгүйгээ, санхүүгийн ажилгүйгээний талаарх шинжилгээ хэрхэн хийж тусах талаар бол оруулна гэж бол та бүхэн танилцуулсан байна. За одоо эхний хэсэгдэр бол харилцан хамаарлах бүхий этгээтэй хийсэн борлуулалтын ажилгүйгээний наривчлан шинжилгээний хэсэг бол эндээс эхэлж байна. За энэ дээр хяналтад байгаа ажилгүйгээ хийсэн этгээдийн тодорхойлолт, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг тодорхойлж оруулж байна. За энэ дээр бол бүгд найрамдах Хятад ард улсын Мибато компани маань бол нүүрс борлуулах худалдах гэрээний дагуу ажилгүйгээ хийсэн байгаа. За энэ хоёр компани маань харилцан хамаарлалт хэрхэн татварын ерхий хуулийн аль заалтыг хангаж хамаарлан тогтоож байгаа талаар энэ дээр бол дурдж өгнө. За манай кейсийн нөхцлөөр за энэ хоёр компани маань татварын ерхий хуулийн 27-гийн 1-ийн 5 дахь хуулийн шаардлагыг хангаж байгаа учраас харилцан хамаарлалыг компани гэж тогтоогдсон байна. За дараагийн хэсэгдэр энэ хэсэгдэр мөн тухайн ажилгүйгээний товч зургалыг бол бүдүүр зургаар оруулж өгнө. За Мибато компани руу майнинг компани нүүрс нийлүүлээд за компаниудад цаад нүүрсний төлбөрийг төлдөг байна. За энэ компани бүгд найрамдах Хятад ард улсад оршдог нүүрсийг худалдаа авах компани байна. За энэ дээр бол 5 зурглыг бол харуулж өгөөд за хяналтад байгаа ажилгүйгээ маань өөрөө ямар үнийн дүнтэй борлуулалт юм уу, худалдаа авалт юм уу, эдийн хэмжээний хэдэн сая төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг талаарх мэдээллийг мөн оруулж өгнө. За энэ дээр бол тайланд хугацаанд Мибато компани руу майнинг компани маань 670 сая төгрөгийн нүүрсний борлуулалтыг хийсэн байна. За энэ дээр доотлын 2 3 дугаар мөр дээр бол би цэгүүд тавьсан байна. За энэ дээр хэрвээ майнинг компани маань мөн адил ижил төрлийн бүтээгдэхүүнээ буюу нүүрсээ адилхан хятадын зах зээл буюу бусад зах зээлээр ижил төрлийн бүтээгдэхүүнүүдэд мөн адилхан хамаарал бүхийг этгээдүүдэд зарсан байх юм бол ингээд тус бүрд нь энэ дээр тухайн ижил төрлийн бүтээгдэхүүн учраас энэ дээр нийлүүлж хагаад нэг харьцуулах байдлын шинжилгээ хийж болно. За тэгэхээр энэ шинжилгээнийхээ үн нөхцлүүд нь ижил тохиолдолд нэг дор бүгдийг тусгаж байгаа шинжилгээгээ хийж болох нэ. За бүтээгдэхүүнийхээ гол тодорхойлтыг бол мөн оруулж өгнө. За энэ дээр бол тухайн бүтээгдэхүүн маань за ашигт малтмлын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай засгийн газрын тогтоолоор заагдсан энэ шаардлагыг хангаж байгаа юм нүүрс гэсэн ангиллын бүтээгдэхүүн байна. За мөн дараагийн хэсэг дээр тухайн нүүрс борлуулалтын гэрээний гол нөхцлүүдийг тусгаж өгнө. За гэрээ нь өөрөө ямар гол нөхцлүүдтэйгээр хийгдсэн. За тэгээд энэ гэрээний гол нөхцлүүдийг тусгана гэдэг маань бид дараагийн харьцуулах байдлын шинжилгээ хийхэд ашиглагдах учраас энэ гол нөхцлүүдээ боловсруулж энэ дээр оруулж өгнө. Гэрээнээсээ төвөрлөд. За үүний дараа бид функцийн шинжилгээ хийх ёстой. За функцийн шинжилгээ гэдэг нь өөрөө ямар ач холбогдолтой, ямар зорилгоор хийгддэг талаар бол тусгаж өгч болно. За тайлангийн маань хэсгээр бол функцийн шинжилгээний талаарх зүйлсүүдийг бол тусгагдсан байна. Функцийн шинжилгээ нь шалгагдах талыг мөн тодорхойлох, харьцуулж болох үз хайлт хийхэд анхаарах,
үн шилжилтийн хамгийн тохирогтой аргыг тодорхойлох гэх мэтэд бол ач холбогдолтой байх нэ. Тийм учраас бид функцийн шинжилгээ заашгүй хийх шаардлагатай. За зарим төрлийн ажилгүйдгэн дээр бол хэрэгжилж байгаа үн шилжилтийн аргаас хамаарат функцийн шинжилгээний хэлбэрүүд нь өөр. За зарим тохиолдолд функцийн шинжилгээ хийх шаардлагагүй ч байх тохиол бас гардаг. За функцийн шинжилгээг бид нар бол тухайн одоо ажил үйлгээ хийж байгаа хоёр компанийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргүүд нь юу вэ? За хүлээсэн эрсдлүүд нь юу вэ? За ашигласан хөрөнгүүд нь юу юм бэ гэдэг мэдээлэлээр бол боловсруулж өгдөг. За гүйцэтгэсэн ажил үүргийн хувьд майнинг компани ямар үүрэг гүйцэтгэсэн, Ми Бато компани ямар чиг үүрэг ажилтайгаар тухайн ажилгүйдгэнд оролцсон гэдгийг бол ийм хэлбэр байдлаар бид нар за ингэж тухайн ажилгүйдгийг хэрвээ гүйцэтгэдэг байх юм бол од тэмдэглэгээ хийгээд ингэж бол тусгаж оруулж өгч болох нь байна. За зарим тохиолдолд бол майнинг компани чиг үүргүүдийг гүйцэтгэдэг үүргүүдийг нэлээд тайлбар хэсэг байдлаар бичиж оруулж өгдөг. За мөн Ми Бато компани тухайн гүйцэтгэдэг үүргүүдийн тайлбарлаж текстээр бичиж оруулж өгөх бас боломжтой. За хүлээсэн эрсдлүүдийг мөн эрсдлүүдийн төрөл ангиллаар нь тухайн хоёр компани маань хин нь ямар эрсдлүүдийг хүлээж байгаа талаарх мөн тэмдэглэгээ хийж бол энэ дээр боловсруулж оруулж өгч өгсөн байна. За ашиглагдсан бит бус хөрөнгийн талаарх мэдээлэл. За дийлэнхтэй бол нийт одоо тухайн ажилгүйдгээ хийхэд ашигласан хөрөнгийг бол бит бус хөрөнгөдөр бол анхаарлаа хандуулдаг. За учир нь бол бит бус хөрөнгийн маань нэлээд өндөр байдаг. Тухайн одоо ажилгүйдгээний үн цэн ашгийг бий болгоход голлох нөлөө үзүүлдэг учраас дийлэнхтэй бит бус хөрөнгийг бол хамгаалж авч үздэг. Мэдээж альва айлчгүйгээд ажилгүйдгээ хийхэд цаана бид бол бит хөрөнгүүдийг бол ашиглаж байгаа. Гэхдээ үн цэний хувьд бит бус хөрөнгө нь үнэлгээ ихтэй учраас за үүнд нөлөөлдөг учраас энэ утгаар нь бит бус хөрөнгийн ашиглалтын байдлын талаарх мэдээллийг бол функцийн шинжилгээнд дээр илүү одоо хамгаалуулж авч үздэг байна. За эдгээр ажилгүйдгээний шинжилгээг майнинг компани болон Ми Бато компанийнхаа хувьд тус бүрт нь ажилгүйдгээний талаарх хийсэн ажил үүрэг, хүлээсэн эрсдэл, ашигласан хөрөнгийн байдлаар ингээд тусгаад за энийгээ тайлбарлан нийтбэрчлэн бичиж өгөх нь байна. За тэгээд энэ шинжилгээний хүрээнд бол бид нар майнинг компаниг бол шалгагдах талаар буюу тестед патигаар сонгож авахар бол сонгосон байна. За үн шилжилтийн аргын сонголтын талаарх дараагийн хэсэг орж ирж байна. За энэ дээр бол бид нар эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн за гарын авлага удирдамжин дээр заасан үн шилжилтийн аргуудыг бол нэг бүрчлэн тусгаж өгөөд энэ үн шилжилтийн арга тус бүр нь ямар давуу талтай, ямар сул талтай, ямар ажилгүйдгээнд илүү тохиромжтой талаар энэ дээрээ тусгаж оруулж өгсөн өгч болно. За энэ мэдээллийн хэсэг бол за энэ тусгагдсан байна. За дараагийн хэсэг дээр бол харьцуулах бие даасан ажилгүйдгээний хайлтын хэсэг орж ирж байна. За бид нар харьцуулах бие даасан ажилгүйдгээний хайлтыг ямар зарчмаар яаж хийх юм гэдэг ойлголтууд бол энэ дээр орж ирнэ. За энэ шинжилгээ хийх нь өөрөө ямар ач холбогдолтой вэ? Юуг тодорхойлох вэ гэхээр харьцуулж буй гүйдгээний үн эсвэл ашигт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлын хувьд материалог болон мэдгэдэггүйц ялгаа байгаа эсхийг бол тогтоох. За хэвээ нөхцөл байдлын ялгаа байгаа боловч энэ нь үн болон ашигт нөлөөлж болзошгүй зүйл байгаа юу? Эсвэл материалгүй юу гэдгийг бол тодорхойлох зорилготой. Хэрвээ материалог хэмжээний зөрүүтэй, мэдгэдэггүйц зөрүүтэй ялгаатай бол бид тохироо харьцуултын тохируулгуудыг хийх хэсгийг бол шийдвэрлэдэг байгаа. За харьцуултан дээр бол гадаад болон дотоод харьцуултуудыг хийж болно. За дийлэнхтэй хэрвээ татварлагчийн маань тухайн төрлийн гүйцэтгэн дээр дотоод харьцуулж болох татварлага бие даасан тал байвал тухайн бие даасан талтай харьцуулах нь бол илүү мэдээллийн олдцын хувьд маш боломжтой. Яагаад гэвэл бүх одоо тухайн бие даасан талтай хийсэн ажилгүйдгээний үн нөхцлүүдийн мэдээлэл бол бидэнд бол хангалттай байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр мэдээллийг үндэслээд бид нар дотоод харьцуулт хийж болно. За мөн дотоод харьцуулт хийх ажилгүйдгээ байхгүй бол гадаад харьцуултыг хийн. За гадаад харьцуултан дээр бол за мэдээллийн баазууд, за үнэтэй болон үнэгүй мэдээллийн баазууд, за ер нь аль болох нээлттэй мэдээллийн санг ашиглаад за хамгийн бодиттой, үнэн зөв, үнийн буюу харьцуулт хийх боломжтой мэдээллийг ашиглах нь зүйтэй. За энэ талаар бол энэ хэсэг дурдж өгсөн байна. За харьцуулах байдлын хүчин зүйлсийн шинжилгээг бол мөн хийх хэрэгтэй. Харьцуулах байдлын хүчин зүйлсийн шинжилгээ хийхийн тулд бид харьцуулах байдлын хүчин зүйлс гэдэг маань юу гэдгийг
ямар хүчин зүйлсүүд байдгийг, эдгээр нь ямар зорилготой бэ гэдэг талаар бол товчон дээр оруулж өгсөн байна. За мэдээж нэгдүгээрт нь бол гэрээний нөхцлүүд байгаа. Хоёрдугаарт нь функцийн шинжилгээ байгаа. За бидний дээр бол хийж гүйцэтгсэн шинжилгээ гэрээний нөхцөлийг мөн тусгасан байгаа. За ажил гүйцэтгэх хийсэн бараа үйлчлэгээ гэж байна. За бид бол ажил гүйцэтгээхээ шин чанарт тодорхойлтыг бол гаргацсан байгаа. За бизнесийн стратегийг бол мөн тэгээд тусгаж өгсөн байгаа. За эдийн засгийн нөхцөл байдал буюу салбарын шинжилгээр маань эдийн засгийн нөхцөл байдал бас тухайн үед ямар байсан бэ гэдгийг тодорхойлж өгöd. Өөрөөр хэлбэл эдгээр 5 хүчин зүйлсээр бид харьцуулах байдлын шинжилгээ хийдэг. За эдгээр 5 хүчин зүйлсүүд нь тус бүрийн талаарх мэдээлэл өгсөний дараа майнинг компанийнхаа харьцуулах байдлын хүчин зүйлсийн шинжилгээг харьцуулж болох ямар нөхцлүүд байж болох талаар шинжилгээ гаргаж болно. Энийг бол заавал ийм хүснэгтэн хэлбэрээр боловсруулах албагүй та бүхэн өөрт байгаа мэдээллийн үндэслээд аль болох боломжтой, ойлгомжтой хэлбэрээр боловсруулж болно. За хяналтад байгаа ажил гүйцэтгийнхээ гэрээний нөхцөлийг бид бол мэдэж байгаа. За энэ гэрээний нөхцлүүдэд оруулна. За бие даасан ажил гүйцэтгэнүүдийн талаар бол ямар мэдээлэлд ямар нөхцөлтэй байвал бид харьцуулж болох вэ гэдгийг бол энэ дээр боловсруулж оруулж өгсөн. Гэрээний нөхцөл, функцийн шинжилгээ, за бүтээгдэхүүний тодорхойлолт, шин чанарууд, бизнесийн стратеги, эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт энэ 5 хүчин зүйлээр энийг боловсруулж оруулж өгнө. За энэ мэдээллийгээ бүрэн боловсруулсны дараа эдгээр мэдээлэлтэй холбоотой зөвхөн тайлбар, үндэслүүдийг тайлбарлаж бичиж өгнө. За дээр бид бол үн шилжилтийн хэдэн арга байдаг, арга тус бүр нь ямар давуу талтай, ямар сул талтай болох талаар бол тусгасан байгаа тайлангийнхаа хэсэгт. За тэгэхээр одоо бид яг энэ ажил гүйцэтгэн дээр аль аргыг бид нар одоо хамгийн тохиромжтой арга гэж сонгосон талаарх үндэслэлээ энэ хэсэг дээр бол мэдээлэл боловсруулж оруулж өгнө. За энэ дээр бол бид дотоод кап гаргах боломжгүй учраас гадаад капыг хэрэглэнэ гэдэг ийм шийдвэрийг гаргасан талаарх дүгнэлтээ энэ дээр бол тусгаж өгч байна. За энэ дээр бид нар гадаад капыг хэрэглэхдээ мэдээллийн ямар дата базыг ашиглах уу? Тэр мэдээллийн дата базаас хичнээн компани ямар мэдээллийг тусгаж авсан талаарх мэдээллийг мөн тус оруулж өгнө. За энэ дээр бол жишг үнийн талаар плац буюу уул уурхайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийн мэдээллийг бол агуулж идэг. Плац гэдэг мэдээллийн сангаас 13 нүүрсний компани үнийн мэдээллийг ашиглана гэдэг талаар оруулж өгсөн. За энэ бол жишг үнийн талаарх бид уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг агуулдаг плац мэдээллийн сандах 13 нүүрсний компани мэдээллийг бол ашиглахаар шийдвэрсэн талаараа тусгасан байна. За тус мэдээллийн сангаас тэдгээр компани бүх мэдээллүүдийг нэг бүрчлэн төвөөрүүлж аваад за эдгээр компани одоо нүүрсний бүтээгдэхүүний үнийн үнүүдийг бол тусгаж оруулж өгсөн мэдээллийг ашигласан. За эдгээр датагаа бид нар тухайн мэдээллийн баазынхаа их сурвалжийг дурдаад эндээсээ тодорхой хэсгүүдийн авсан мэдээллүүдээ бол бүрэн ингэж хүснэгтэн болон бус хэлбэрээр боловсруулж оруулах ёстой. За энэ 13 компаниасаа бид одоо бодит хүний хязгаараа бол тодорхойлох ёстой. За энэ дээр бол бид бол уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрсний нэг тооны үнүүдээр бол мэдээллийг бол олж авсан. За тэгэхээр бид бол кап аргыг хэрэглэнэ гэдэг нь болохоор тухайн манай компани зарж байгаа нүүрстэй яг ижил төрлийн ийм бүтээгдэхүүнийг сонгож аваад энэ дээрээ бол тухайн шууд үнийн хувьд харьцуулт хийх ийм бол аргыг сонгож авсан. За тэгээд 13 компани үнийг бид нар сонгож авсныгаа за статистикийн интерквартилийн аргаар бол бид бодит үнийхээ хязгаарыг тодорхойлж гаргана. За энэ талаар мөн үн шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгох хэрэглэх талаар журманд бол нарийн бас тусгаж өгсөн байгаа. За тэгэхээр энэ статистикийн аргаараа бид бодоход за интерквартил маань дээд утга нь бол 104, 105, доод утга нь 91.5, за дундаж утга нь 9688 доллар гэсэн ийм дүн бол гарч байна. За бидний борлуулалтын үнэлгээ 108.75 доллар гэсэн ийм буюу 850 юан гэсэн ийм үнээр бол гарч ирсэн байна. Тэгэхээр манай майнинг компанийн борлуулж байгаа нүүрсний үн 108.75 буюу энэ хязгаараас дээгүүр түвшинд байгаа тохиолдолд бид бол бодит үнэ дээрээ тохируулахыг шаардлагагүй. Өөрөөр хэлбэл бидний зах зээлийн үнэнд бүрэн нийцсэн байна гэдгийг харуулж байна гэсэн үг. За хэрвээ борлуулалтын маань энэ үн маань энэ интерквартилийн доод утга буюу 91.5-аас бага гарцсан. Өөрөөр хэлбэл 71.2 гэдэг утган дээр очсон байгаа тохиолдолд бид бол өөрсдийн үнийг бодит үнд нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл интерквартилийн энэ аргаар энэ дээд буюу доод утгын хоёр
хязгаар дотор бидний үн багтаж байгаа тохиолдолд үн маань зах зээлийн үнд нийцэн гэдгийг нотолж байна гэсэн үг. За хэрвээ энэ үн маань нийцэхгүй байгаа тохиолдолд бид бол хязгаараас дээшээ гарсан тохиолдолд бол тохируулах юм. За гэхдээ ажил үйлдвэрлэхээ төрлөөс хамаараад бид борлуулалт хийж байгаа тийм ээ. За тэгтэл борлуулалтын маань дээд үнийн хязгаар зах зээлийн үн 104.5 байна. Гэтэл бидний зах зээлийн үн 108.75 буюу зах зээлийн үнээс өндөр түвшинд байгаа учраас бид бол энийг бол хангалттай бодит үнд нийцсэн гэж үзнэ. За тэгээд энэ бодит үнийн хязгаарыг гаргаад энэ хязгаар маань өөрөө бидний одоо зах зээлийн маань үн хязгаарт багтаж байгаа талаараа за мөн одоо хэрвээ бодит үн маань захны хязгаарт бидний одоо борлуулж байгаа үн нийцж байгаа багтаж байгаа тохиолдолд бид бол үн шилжилтийн зорилгоор зарчмыг бол бодит үнийн зарчмыг бол бүрэн хэрэгжүүлж ажилласан байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдлаар энэ дүгнэлт хэсгийг бол товч бид мэдээлэл бодлоор боловсруулж оруулж өгнө. За ингээд борлуулалтын ажилгүйдгээний хэсэг маань бол дууслаа. За дараагийн санхүүгийн ажилгүйдгээ байна. За санхүүгийн ажилгүйдгээн дээр майнинг компани маань Их Британи улсын Financial компаниас зээл авсан гэсэн мэдээлэл байгаа. За ажилгүйдгээ байгаа. За энэ дээр бид нар мөн түрүүний одоо өмнөх хэсгүүдэд дурддагцсанаар мөн энэ хоёр компани маань хэрхэн харилцан хамааралтай болгон тогтоогдож байгаа талаарх болон ажилгүйдгээний ерөнхий схем зураглалаа бол оруулж байна. За энэ дээр бол Их Британи улсад байрладаг Financial компани нь майнинг компани зээл болгосон зөрүүлээд майнинг компаниас зээлийн хөв төлсөн гэсэн ийм зураглалыг үзүүлсэн байна. За зээлийн гэрээний талаарх мөн товч мэдээлэлээ бид нар зээлийн гол нөхцлүүдийг бол оруулж өгөх ёстой. За энэ дээр бол тухайн зээлийн гэрээн дээр тусгагдсан гол үзүүлэлтүүдийг төвлөрүүлж оруулж өгсөн. За мөн энэ дээр бол 510 сая долларын зээлийг тэг төслийн санхүүжилт хэлбэрээр за зээлийн хүн 3.5% байхаар 3 сарын лайбр дээр нэмэх нь 3.5% гэсэн гол нөхцлүүдээр ингээд тусгаж өгсөн зээл байгаа учраас за энэ зээлийн гол мэдээллүүдээ оруулж өгсөн байна. За энэ дээр бол зээлийн гэрээ англи хэл дээр байсан учраас англиар оруулж өгсөн. Гэхдээ бид бол бүгдийг бол монгол хэл дээр орчуулж боловсруулж оруулж өгнө. За үүний дараа үн шилжилтийн аргын сонголт. За үн шилжилтийн аргын сонголт маань бол түрүүний бидний борлуулалтын ажилгүйдгээтэй бол ижилхэн байгаа. За бүх аргуудын 5 болон сул талуудыг дурдж оруулж өгсөн. Ийм бол хэсэг дээр бол орж өгсөн. За үүний дараа дотоод болон мөн гадаад харьцуулт хийж болох талаараа мөн түрүүний хэсэгтээ мөн адилханаар бол оруулж өгсөн байгаа. За мөн үүний дараа бид үн шилжилтийн аль аргыг сонгосон бэ гэдэг дээр бид нар мөн гадаад кап аргыг бол сонгож хэрэглэсэн гэдэг талаарх мэдээллийг энэ дээрээ бол сонгож хэрэглэж байгаа аргын талаар дурдж. За энэ бидний жишээн дээр бол хоёр ажилгүйдгээн дээр маань хоёулаа одоо харьцуулагдах бие даасан үнийн аргыг бол ашигласан байна тийм ээ. Кап арга буюу харьцуулагдах бие даасан үнийн аргыг ашигласан байна. За энэ маань ер нь бол санхүүгийн ажилгүйдгээн дээр ижил төстэй бүтээгдэхүүн олох, уул уурхайн бүтээгдэхүүн дээр яг ижил төстэй бүтээгдэхүүн олж чадсан тохиолдолд бол энэ уламжилт аргуудаа сонгох нь бол хамгийн тохиромжтой. Нэгдүгээр уламжилт арга, за дараа нь ашгийн ажилгүйдгээний ашгийн аргуудыг хэрэглэх ийм бол аргуудын одоо хэрэглэх эрэм тарааны хувьд бид кап арга маань хамгийн тохиромжтой байгаа учраас энэ аргыг бол ашиглахаар бол сонгогдсон байна. За үн шилжилтийн аргачлалыг хэрэгжүүлсэн байдал. За энэ дээр би түрүүн функцийн шинжилгээ хийхдээ ажилласан. Зарим ажилгүйдгээний онцлогоос хамаарат функцийн шинжилгээ маань өөр хэлбэрээр буюу арай зарим тохиолдолд хийгдэхгүй арга аргачлал нь өөр байх боломжтой гэж хэлж байна. За энэ дээр бол зээлийн ажилгүйдгээ буюу санхүүгийн ажилгүйдгээний зээлийн хэсгээр бид бол дараах хоёр төрлийн шинжилгээ хийж байна. За энэ дээр бол тухайн зээл авч байгууллагын зээлжих зэрэглэлийг бол тогтоох шаардлагатай. За энэ маань өөрөө харьцуулагдах гол хүчин зүйл маань болж өгч байна. За өөрөөр хэлбэл би өөрийнхөө зээлжих зэрэглэлийг тогтоосноороо би даасан өөртөөгөө ижил зэрэглэл бүхий компаниуд нь хэдийн хэмжээний ямар үн нөхцлөөр тухайн зээлийг авах боломжтой байсан бэ гэдгийг тогтооход бол маш ач холбогдолтой харьцуулах гол хүчин зүйл байдаг. За тэгэхээр зээлжих зэрэглэл гэдгийг бол хоёр төвшөнд бол тогтоож өгнө. Зээлжих зэрэглэлийг бол тогтоодог олон улсын санхүүгийн байгууллагууд бол байдаг тийм ээ. Бид бол энэ талаар бол мэднэ. Moody, S&P буюу Fitch гэсэн мэдээллийн байгууллагууд бол зөв компани бизнесийн зээлжих зэрэглэлийг бол тогтоож өгч байдаг. За энэ дээр бол зээлжих зэрэглэлийн талаарх ерхий мэдээллийг тусгаж өгсөн, ямар зорилгоор яаж хийдэг талаараа тусгаж өгсөн байна. За мөн тухайн зээлжих зэрэглэлийг тогтооход ашигладаг гарын авах мэдээллийн талаарх мэдээллийг оруулж өгсөн байна. За нэгдүгээр бид нар бол
тухайн одоо майнинг компанийнхаа өөрийнх нь бие даасан зээлжих зэрэглэлийг бол тогтоох шаардлагатай. За бие даасан зээлжих зэрэглэлийг тогтоохдоо бид саяын өмнөх хэсэгт дурдсанчлан global mining rating methodology-гээд Moody's-ийн энэ бол аргачлалыг бол хэрэгэлсэн байна. За энэ талаар энэ аргачлалын талаар энэ доор тухайн аргачлалыг хэрэглээд хэрхэн одоо компанийнхаа зэрэглэлийг тогтоосон талаарх мэдээллийг энэ дээр бол оруулж байна. За энийг бие даасан зээлжих зэрэглэлийг тогтооход бол тухайн компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг голдуу ашиглан за дээрээс нь бизнес профайл болон санхүүгийн бодлогын талаарх мэдээллийг бол төлхөө тусгаж өгч бол зэрэглэлийг тогтоодог байгаа. За бие даасан зээлжих зэрэглэлийг тогтоосны дараа бид бол группийн далд дэмжлэгийн шинжилгээ гэдэг юм хийн. Майнинг компани маань групптэй хэр их ач холбогдолтой компани болох талаарх шинжилгээг бол энэ шинжилгээний хүрээнд тогтоодог. За энэгээр нь бол стандарт энд Poor's-ийн аргачлалыг бол тухайн группийн далд дэмжлэгийн шинжилгээнд дээр ашигласан байна. За энэ дээрээ 15 үзүүлэлтээр тухайн компани нь хэр их ач холбогдолтой компани вэ групп дотроо гэдгийг бол тогтоож өгсөн. За энэ дээрээ компани маань стратегийн хувьд чухал ач холбогдолтой гэж бол тогтоож өгсөн байна. За энэ маань өөрөө ямар зорилготой гэхээр компани бие даасан зээлжих зэрэглэлийг түрүүн бид энэ тогтоосон хэсгээс харахад BAA3 буюу S&P гэхээр 3B хасаг гэдэг үнэлгээтэй тогтоогдсон байна. За тэгвэл бие даасан зээлжих зэрэглэлийг группийн дэмжлэгийг тогтоосны дараа стратегийн ач холбогдлоос хамааран зээлжих зэрэглэл дэвшлэх хөдөлгөөнд орох ийм бол тохиргуулга хийдэг. За тэгэхээр энэ дээр бие даасан зээлжих зэрэглэлээс хоёр шатлалаар өндөр үлдсэн байна. Яагаад гэвэл энэ маань компани маань стратегийн хувьд чухал ач холбогдолтой компани байсан байна. За одоо бид харьцуулах байдлын шинжилгээний гол хүчин зүйлээ бол тодорхойлчлоо. Бидний компани бол үнэлгээ бол эцэслэн тогтоогдсон. За тэгэхээр үнэлгээ эцэслэн тогтоогдсны дараа харьцуулах байдлын шинжилгээгээ хийн. За энэ дээр бол бид ямар мэдээллийн баазыг ашиглаж ээж бол энэ харьцуулах байдлын шинжилгээгээ хийх вэ гэдгийг мэдээллийн олдцын байдлаас хамааран энэ шинжилгээгээ хийн. За тэгэхээр энэ манай жишээн дээр бол бид нэр Bloomberg датабазыг бол ашигласан байна. За энэ зээлийн хайлтуудыг эхлээд ямар шалгуураар хийсэн талаарх мэдээлэл тухайн мэдээллийн баазаас ямар хайлтын шалгуураар хайлт хийснийг оруулж өгнө. За дараа нь нийт сонгогдсон хайлтын мэдээллүүдээс үр дүнгээс хэдэн компани мэдээллийг эцсийн байдлаар харьцуулах байдлын шинжилгээнд авч үзсэн, хэдийг нь харьцуулах боломжгүй гэж хассан талаарх хэсгийг бол мөн оруулж өгнө. За дараа нь тухайн харьцуулагдах сонгосон эцсийн ажилгүйдгэн дээрээ тодорхой хэмжээний харьцуултын тохируулгуудыг хийх шаардлагатай гэж үзсэн бол тухайн тохируулгуудыг бол хийж өгнө. За бид нар бол нийтдээ 156 харьцуулах боломжтой зээлийн мэдээлэл авсан бол үүнээс 4 зээлийн гүйлгээг бид нар эцсийн байдлаар сонгож авсан байна гэсэн жишээ байна. За тэгэхээр энэ дээр валютын ханшийн өөрчлөлт болон хугацааны хувьд бол бид тохируулгуудыг хийж өгсөн байна. За энэ дээр компани бүрийн эцсийн байдлаар сонгогдсон 4 компани мэдээллүүдийг сонгож аваад тохируулга хийсний дараах эдгээр компани зээлийн үеийн хувь хэмжээнүүд бол энэ дээр харагдаж байна. За энэ 4 сонгож авсан компани дээрээ мөн түрүүний статистикийн аргачлал буюу интерквартилийн аргаар бид бодит үнийн хязгаараа бол тогтоож өгнө. За энэ хязгаараа тогтоосны дараа бидний бодит хүүгийн түвшин энэ уг хязгаарт багтаж байгаа хэсэг талаар бол тесттэй хийх ёстой. За энэ 4 компани үзүүлэлтээр бол бидэнд 1.8-аас 387-гийн хооронд бол интерквартилийн дээд буюу доод хязгаар маань тогтоогдож өгсөн. Дундаж утга нь 359 гэж гарсан байна. За тэгэхэд бидний хүүгийн түвшин маань 3.5 дээр 3 саяын лайбрыг нэмсэн ийм болох хэмжээ байгаа. Тэгэхээр компанийн хувьд санхүүгийн ажилгүйдгээ энэ хязгаар дээр багтаж байгаа учраас бид нар майнинг компани авсан зээлийн хүүгийн түвшин бол дотоодын үйл тогтоомжид бүрэн нийцсэн буюу бодит үнэнд нийцсэн гэсэн дүгнэлтийг хийснээр санхүүгийн ажилгүйдгээний маань хэсэг дуусах нэ. За тэгэхээр энэ мэдчлэн ингээд дотоод аль үн шилжилтийн тайлан дээрээ гол нэг бүрчлэн шинжилгээнүүдийг хийгээд нарийн дуусаа хийгээд дүгнэлтээ гаргаснаар бол тухайн ажилгүйдгээний шинжилгээнүүд дуусна. За тухайн ажилгүйдгээндээ шинжилгээ хийхдээ ашигласан санхүүгийн мэдээлэл, бусад холбогдох мэдээллүүдийг бид нар дандаа авсралтаар бол оруулж өгсөй. За энэ санхүүгийн ажилгүйдгээтэй холбоотой Bloomberg датабазаас бид нар тухайн мэдээллүүдийг олж авсан талаарх мэдээлэлээ бол авсралтаар оруулж өгсөн байна. За энэ дээр ингээд бүх үе шат бүр дээр хийгдсэн ажиллагаануудаа
бол ингэж авсралтаар баримжуулж оруулж өгөх хэрэгтэй байх нэ. За ингээд энэ сургалтын хүрээнд бид дотоод уншилжилтийн тайланд борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой, за мөн санхүүгийн ажил үйлдэлтэй холбоотой хоёр төрлийн ажил гүйлгийг хэрхэн шинжилж бүтэц хүнд нийцсэн гэдэг баримжуулалтаа хийх талаар бол та бүхэнд сургалтын хүрээнд мэдээлэл хүргэлээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.